Улаанбаатар хотын зам засвар шинжилгээ ажлыг энэ 10 сард бүрэн дуусгахаар нийслэлийн замын хөгжлийн газраас төлөвлөсөн. Гэвч төрийн байгууллага хоорондын харилцаа уялдаа холбоо муугаас шинээр засварлаад удаагүй байсан автозамыг сэтлэн шугам сүлжээ засварын ажил явагдаж байгаа нэгэн баримтыг НТV телевиз хөндөж нийслэлийн автозамын ажил энэ мэт төлөвлөгөөгүй явдаг гэдгийг үзэгч та бүхэнд жишээ олгох үзүүлье. НТV телевизийн сурвалжлагын мэдээллийг наадам центрээс инх тайвны гүүрэн доогуурх явдаг автозам дээрээс мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр миний энд зогсож байгаа энэхүү автозамыг бол өнгөрөх 8 дугаар сард одоо бүрэн шинжилж тэмдэглэгийг нь хийсэн юм а. Харин тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн компани зүгээс бол одоо энэ замыг албан ёсоор нийслэлд хүлээлгэж өгөөгүй байгаа гэдгийг хэлж байна. Гэвч энэхүү замыг өнөөдөр одоо сэтэлж шугам сүлжээний ажил эхлүүлсэн байгаа байдлыг та бүхэн харж байна. Тэгэхээр нийслэл хотод төлөвлөлт ямар нэгэн уялдаа холбоо байхгүйгаас шинэхэн засварласан автозам дээр автозамыг дахин эвдэж ийхүү шугам сүлжээний ажил хийж байгаа нь иргэдийн бухимдах гол шалтгаан нөхцөл болж байна. Бид нэр ингээл хичнээн татвар төлөөлээд ийм бусдаар дахиад ингээл ийм зарлага гараад байвал хэцүү шүү дээ. Нэг юмс нэг юмыг нэг л хийх хэрэгтэй байхгүй. Угаасаа л юм байгаа шүү дээ. Бид нэр угаасаа бодоод бухимдаад өөрчилж чадахгүйгээс хойш яах вэ? Сурагчдын бие даалтын 7 хоног өнөөдрөөр дуусгууруулж автозамын ачаалал улам бүр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор уран дулааны цагт иргэдийн хөл хөдөлгөөн сэрг үед тус засварын ажлыг хийх боломжтой байсан эсэхтэр дараах хариултыг өглөө. Бид нар сая 9-10 сард юу хийсэн бэхээр энэ Петровсын колонкийн энэ эргэн тойрон дулааны шугамын шинжилгээ ажлыг хийсэн. Яг энэ гүүрэнд орох хэсэг өрдөгдсөн байсан. Тэгээд энэ ч бид нар сая гэмтэл гараад 2 газар гэмтэл гарцсан байсан. Бид нар тэрнийхэн дагуу одоо энэ гүүрэнд орох шугамын ажлыг хийж гүйцэтгэж байна. Бид нар яг нөгөө тендер шалгарсан компани болохоор 9 сард бид нар нөгөө энэ ажлыг авсан. Тэрнээс өмнө 8 сард энэ замыг хувцсан байсан юм билээ. Бид нар тэр тухай мэдээс байхгүй байна. Яг бид нар араас нь орж таарж байна ерөнхийдөө. Нийслэлийн шугам сүлжээ засварын ажил заавал тендер зарлагддаг учраас тендертэй холбоотойгоор удаашрсан гэдгийг хэллээ. Харин нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад дараах хариултыг өгч байна. 4 сарын 15-наас гэдэг хаа 19 сарын 30 хүртэл үргэлжилдэг. За тэгээ энэ хурлаар одоо замыг сэтлэх, сүвдлэх орц гарц гаргах энэ зөвшөөрлийн талаар одоо хүсэлтийг авч хэлэлцээд одоо зөвшөөрөл гаргадаг гэсэн үг. За үүнээс хойш одоо энэ хурлаар ороогүй эсвэл энэ 9 сарын 30-наас хойш зөвшөөрлөгүй хийгдсэн сэтгэлгэн дээр одоо тухай бүр зөрчлийн хууль холбогдох хуулиудын дагуу харах хэмжээ аваад явдаг байна. Энэ жилийн хувьд нийт 109 км автозамд засвар шинжиллийн ажлыг хийсэн. Гэвч засаж дуусаад удаагүй мөн эргэл жалаач нарын хөдөлгөөн ихтэй энэ цаг үед олон хоногоор автозамыг хааж шугам сүлжээ засварлах нь Улаанбаатар хот төлөвлөлтгүй байгааг харуулж байна. Тиймээс төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж зам засвар шугам сүлжээтэй холбоотой ажлыг уран дулааны цагт хийж дуусгах шаардлагатай байна.